Өмнө нь бол Forex блокчейн гэсэн бол одоо ребрендинг Tio блокчейн гэсэн хэлж байгаа. Tio блокчейн ажлууд хэвчээрээ машин дэмждэг. За энэ блокчейн гэж байна. За Notly app бол Web 3 блокчейн технологийн одоо суурь Web 3 технологиг ашигласан app гэж үзэж байна. Тэгээд энэхүү апаар өөрийнхөө дижитал өвчийг энэхүү апптай хадгалаад ашиглаад өөрийгөө нотлоод явах бүрэн боломжтой. Тэгээд энэ аппаар бид нэр юу хэлэх гээд байгаа вэ? Дижитал өвчөө удирдаач. Дижитал өвчөө авч яваач. Дижитал өвчөө ингэ хамгаалаач. Дижитал өвчөө мөнгөжүүлээч. Эдийн засгийн эргэлтэнд оруулаач гэдэг одоо урайгаар энэхүү аппаа зах зээл дээр ингэ танилцуулж байна. Дижитал үнэлэх гарч ирсээр байгууллага болон харилцагч аль аль талдаа тийм давуу тал олгохоор бүтээгдэхүүн болж болно гэж найдаж байгаа. Яг тийм гэхээр одоо энгийн энэ үнэлэхийг нь хүмүүс худалбарлаад дуурайгаа дүрдчихэж болдог тийм. Тэгвэл дижитал үнэлэхийг нь блокчейн дээр баталгаажуулснараа дуурайж үлдэх боломжгүй. Дээрээс нь тэр итгэлтэй тэр дижитал үнэлэхийг ашиглаад өөр дэлгүүрүүдэд ч юм уу өөр газруудад урд газруудад ашиглаж болох үст тийм боломжийг олгож байгаа маа. Таасан байна уу? Дижитал мэдээллийн сүлжээ буюу DMS бүтээгдэхүүн маань бизнесийн байгууллага хоорондоо мэдээлэлээ солилцож хамтын үн цэнээр бүтээх блокчейнээр дамжуулж итгэлцлийг буюу датануудаа хоорондоо шеэрлэхэд тухайн дата маань өөрчлөгдөөгүй хувиршгүй үнэн зөв гэдгийг гэрчилдэг ийм бүтээгдэхүүн байгаа юм. Манай certified бүтээгдэхүүн маань болохоор дижитал дипломыг дижитал болгож байгаа буюу ихтэй сургуулийн олгож байгаа дипломыг блокчейн дээр баталгаажуулан дижитал диплом болгож байгаа.